Дэлхийн монголчуудын MJL радио нэг тусал. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллаж байна. Цэцэг олон өнгөтэй. Байгаль дэлхийн бараг бүх мод ногоон өнгөтэй. Тийм учраас ч бид ногоон их дэлхий хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Харин бидний бэлгэнд авдаг амьд цэцгийн ич навч нь ногоон боловч дээр нь ургасан цэцгэс үгээр хэлж боломгүй олон өнгөтэй байдаг. Яагаад тэр юм бол? Учир нь маш энгийн. Навчин доторх хлорофилл хэмээх бодис нь нар болон гэрлээс авсан энергийг хувирган тижээллэг бодис болгон шингээснээр навч ногоон өнгөтэй болдог. Тиймээс нар гэрэлд тавиагүй ургамлын навч хар өнгөтэй болдгийг бид сайн мэднэ. Харин цэцэг бол өөр хэрэг. Цэцэг бол ургамлын амьдралын хэмнэлийг хэвэн байлгах, нөхөн өрчвөн үйл ажиллагааг хариуцсан хэсэг. Цэцгийн үржлийн 80% нь шавж, шувуу, зүгий, эрвээхэ зэрэг амьтдаар дамжин тоос хүртэх зарчмаар явагддаг бөгөөд багахан хэсэг нь салхиар дамждаг. Нэгэнт цэцгийн үржлийн үйл явцын томоохон оролцогч нь амьд амьтан учраас цэцэг аль болох тэдгээр олон амьтдыг өөртөө татахыг хичээдэг онцлогтой. Ийхүү тухайн амьтанд таалагдахын тулд бий болгож байгаа олон тооны өнгө үнэрийг өөрөөсөө ялгаруулдаг учраас цэцэг ийхүү олон өнгөтэй байдаг байна. Амьд цэцгийн амьдралын энэхүү үйл явц нь өнгийн гоёмсог цэцэг болон бидэнд харагддаг учраас их дэлхийд хамгийн гоё тансан өнгөтэй ургамал нь цэцэгс байдаг юм. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллалаа.